нь яг хөө санхүү төсвөл хоорондын эрхзэн байдлын тухай үед яг мөн бас тусгаж өгч байгаа. Энэ тусгаажвал энэ үйл ажиллагаа. За өнөөдөр Монгол Улсын их хурлын харьяа санхүү зохицуулах хорооноос Дархуул аймагт одоо үйл хөдлөх хөрөнгө үнэт төлөвийн зуучлалын зохицуулалтын газрын зүгээс тодорхой хэмжээ сургалтын ажил бол хийхээр ирлээ. За энэ сургалтын зорилго нь өөрөө үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт тодорхой хэмжээний одоо манайх чи Монгол Улсынхаа Улаанбаатар хотод агент брокерийн зэрэг сургалтуудыг бол хийж ажиллаж байгаа. За үүнтэй холбоотойгоор Улсын Дархуул аймгийнхаа одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа хүмүүст сургалтыг оруулах. Хамгийн гол зорилго нь юу гэвэл Монгол Улсын зүгээс бол одоо үйл хөдлөлийн салбарыг бол зохицуулдаг санхүү зохицуулах хороонд олгосны дагуу тодорхой хэмжээний зах зээлийг бид нар одоо үлдэгээ хийх, зах зээлд гарч байгаа одоо сурагч багш нарыгаа бэлдснээр энэ агентууд одоо брокерууд маань зах зээлийн үйл хөдлөх хөрөнгөний салбарыг худалдан борлуулахдаа зах зээлийн дагуу үнийн өртөгт одоо нийцсэн гормын дагуу хамгийн гол нийлүүл борлуулалт хийх нь бол энэ үйл ажиллагааны сургалтанд бол гол ач холбогдол болж байгаа. За үүнтэй холбоотойгоор 2028 онд ФАТФ-ийн одоо дараагийн бол одоо шалгалт бол одоо манай Монгол улсад орж ирнэ. За үүнд бид нар бас тодорхой хэмжээний ажлууд бол хийсэн байх ёстой. За эцсийд бол энэ өөрөө Монгол улсын хэмжээнд үйл хөдлөлийн салбар бол өөрөө иргэдийн хамгийн гол тулгуур болсон өмч өвлөгдөж үлддэг хөрөнгө учраас бид нар үйл хөдлөлийн сургалтыг брокер агентуудтай зөв зохистой хууль дүрмийн жоо хийж ирснээр иргэд маань чадвартаж мэдээлэлтэй бол гол зорилготой байна.